Тэг. Тэг 11. Гарууд төвлөө буу гэх миний хэлээд байна. Гарууд эдрээс авч болно. хайлаар авч байна. Бага. Шинтяг хайлаар гэсэн юм уу хүчтэй гэх юм. Одоо хөвлөө аваад байна. Гэсэндээ шинээр өгч болно шүү дээ. Заяхуу. Заяа биш заяхуу. Нэмэлт байна. Хэвлийн мэдээг нь одоо хэвлээ авах. Энэ презентацийг бол файл
За эхлэхгүй хэдүүлээ. За чи нэг нийтлэн тавьчих юм. Арай эхлэх юм шиг. Та бүхэндээ энэ өглөөний мэндийг хүргье. Тэгээд сэтгүүлчтэйгээ хамтарч ажиллахдаа манай нийслэлийн статистикийн газар бол байнга бэлэн байна. Тэгээд та бүхэндээ цааш хамтран ажиллахдаа бас таатай байна гэдгээ хэлэхэд баяртай байна. Манай нийслэлийн статистикийн газраас өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагууд сэтгүүлчид та бүхэнтэйгээ уулзалт хийж байгаамаа. За ингээд бид эхний ээлжинд бол Улаанбаатар хот буюу нийслэл хотынхоо ерөнхий мэдээллийг өгье. Нийслэл хот маань бол одоо газар нутгийн хэмжээгээр газар нутгийн хэмжээтэй. Энэ нь улсын хэмжээнд бол 0.3% эзэлдэг. Хүн амын хувьд бол 45.3%-ийг одоо нийслэл Улаанбаатар хотод амьдарч байна гэсэн тоо бий. Энэ нь бол одоо яг өнөөдрийн байдлаар бол улсын бүртгэлд бүртгэгдсэн тоо мэдээгээр бол 1,417,000 гаруй иргэд Улаанбаатар хотод аж төрж ажиллаж амьдарч байна гэсэн тоо мэдээ гарч байгаамаа. Нийт байгууллагууд маань бол Улаанбаатар хотод бол нийтдээ 74% нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг гэсэн статистик мэдээ байгаа. Энэ нь бол яг тоо мэдээгээр бол 114,671 аж ахуй нэгж улсын бүртгэл бүртгэгдэж Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн ийм дүр зураг харагдаж байгаа. Өнгөрсөн 17 оны байдлаар бол Улаанбаатар хотод төрсэн байх жишээтэй. Энэ 50.7% гэдгийг тоогоор хэлэх юм бол 38,404 хүүхэд өнгөрсөн онд буюу 17 онд Улаанбаатар хотын иргэн болж бүртгэгдэжээ. Автомашины хувьд гэвэл Монгол улсад бүртгэлтэй одоо бүгд иргэд аж ахуйн нэгжлэр явж байгаа автомашины 68.2% нь Улаанбаатар хот. Өнгөрсөн оны байдлаар улсын үзлэгт онцлогоонд орсон автомашины тоог нь хэлвэл 365,819 автомашин улсын бүртгэлд орсон гэсэн ийм тоо мэдээ байна. За энд одоо та бүхэн дэлгэцэн дээр харж байгаа Улаанбаатар хотод одоо 17 оны 2 сарын байдлаар буюу дахиад жил одоо алтан унжлах дахиад жил гарсан үед яг тэр цаг мөчид бол Улаанбаатар хотод 5,251 шинэ иргэн төрсэн байна. Харин яг өнөөдөр буюу одоо 2 сарын байдлаар 18 оны 2 сарын байдлаар нөхөрсөг хэмээх шороо нохоо жил гарсан байна. Энэ өнгөрсөн жилийн 17 оны 2 дугаар сарын байдалтай харьцуулах юм бол 16.7%-аар өссөн үзүүлэлттэй гарч байгаа. Тэгэхээр одоо Монголын өрс маш олон болж байгаагийн нэг баталгаа нотлох нь энэ Улаанбаатар хотод гарч байна. Улаанбаатар хотын хүн амын өсөлтийг одоо энэ дараагийн графикт слайд дээр харуулсан байна. Энэ слайдыг харж байгаа ойлгомжтой. Тэр цэнхэр багна нь бол ерөнхийдөө улсын бүртгэлд бүртгэгдсэн хүн амын тоо юм. Улбар шараар байгаа график үзүүлэлт нь болохтой зэрэг яг одоо өнөөдөр Улаанбаатар хотод оршин суугаа. Одоо өөрөөр хэлбэл 183 хоногоос дотгош Улаанбаатар хотод оршин сууж байгаа цөөрөн хүн амын бол 1,462,000 хүн Улаанбаатар хотод бүртгэлтэй байгаагаас өнөөдөр 17 оны жилийн эцсийн мэдээгээр тийм ээ 1,417,000 иргэн Улаанбаатар хотод байнга оршин сууж байна гэсэн дүн мэдээ гарч байгаа. Энэ хоёр тоо яагаад зөрүүтэй байгаа юм бэ гэж та бүгд асууж магадгүй л дээ. Мэдээж энд одоо манай Монгол улсын иргэд нар гадаадд сурч боловсрч ажиллаж хөдөлмөр гадагшаад хамилтаар явах энэ бүх тооны зөрүү бол энэ дээр яг суурин хүн амын тоог нь цэвэр гаргаж байгаа нь тэр 1,417,000 гэдэг тоо гарч байгаа 17 оны байдлаар. Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотын гэр бүлийн байдал, гэрэлтийн байдал ямар төвшөнд явж ирсэн бэ гэдгийг дараагийн слайдын дээр харагдана. За гэрэлтийн байдал бол
Мөн л одоо өнөөдрийн хүртэлх хугацаанд бол өрхөөн татаж үүдээ нээж айл өрх болж амьдарчээ. 16 он, 15, 14 оныг та бүгд харж байгаа багнаас. Тэгэхэд 17 онд бол ерөнхийдөө бол гэрлэлтийн хэмжээ өсөж гарсан. Харин гэр бүл тусалт бол бас тодорхой түвшинд буурсан гэж үзэж болно. 16 оноос гэхэд л бараг бас эерэг үзүүлэлт байна. Гэр бүл салд буурч байна гэдэг маань одоо монголчууд гэр бүлээ эрхэмж дээдэлж байгаа, гэр бүлийн үн цэнийг үнэлж хөндлөж байгааг нэг илэрхийлэл гэж үзэж байгаа. Гэрлэлт яагаад нэмэгдэж байна вэ гэх юм бол мэдээж одоо залуучуудын тоотой холбоотой, дээр нь нийгмийн засгийн одоо эерэг үзүүлэлттэй холбоотой байдлаар одоо сүүлийн үед өнөөдөр нийтдээ Улаанбаатар хотод 386 өрх орон сууц гэр бүлийн өрхийн тоо харуулж байна. Нийтдээ 386,218 өрх Улаанбаатар хотод өнөөдөр бүртгэлтэй явж байна. Эндээс байшин хороол буюу одоо яг нийтийн орон сууц, тэгээд дохилог орон сууц буюу хаус, бид сууцнд 169,000 гаруй өрх бол аж төрж байхад одоо дохилог орон сууцнд 1617 өрх аж төрж байгаа юм аа. Харин гэр хороол буюу нөгөө хашаа байшин, Монгол гэр, тэгээд хашаандаа бас цэвэр бохир усны шугамд холбогдсон асуудлаа шийдсэн тийм дохилог орон сууцтай өрхүүдийг энд багтаан авантай өрх бол 110,220 өрх байх жишээтэй. Дохилог орон сууц нэг хашаандаа байшин бариад огжуулсан дэд бүтцийн асуудал тодорхой түвшинд шийдсэн ийм орон сууцтай өрх бол 2045 өрх байгаа юм. Эндээс нь та бүдэд хэлэхэд бол нийт өрхийн 44.3% нь одоо байшин хороололд, үлдсэн 55.5% нь гэр хороололд амьдарч байгаа. 427 өрх нь бол эхлээс арай өөрөөр ойлгогдно л доо. Вагончиг тодорхой нөгөө подвол тийм ээ хүн амьдрах зориултгүй орон сууцнд амьдарч байгаа хүмүүсийн тоо энэ дээр гарч байгаа. Энэ онд одоо гэр хорооллын амьдарч байгаа өрхийн тоо бол 55.5% гэж энд гарсан байна. Манай статистик мэдээгээр 17 оны үзүүлэлтээр Улаанбаатар хотод нийслэлийн хэмжээнд. Энэ нь 16 оны дүн мэдээтэй харьцуулах юм бол 1.7%-аар буурсан гэр хороолол амьдарч байсан бол өнөөдөр 55.5% нь гэр хороолол амьдарч байгаа гэдэг маань 2.2% нь тодорхой хэмжээнд орон сууц руу шилжиж амьдарсан гэсэн үзүүлэлт гарч байгаа юм аа. Бас энэ бол бидний хувьд бол нийслэлчүүд бидний хувьд бол бас эерэг мэдээлэл болж байгаа юм аа. За сургууль цэцэрлэгийн тоог ярив. Одоо хүүхдүүдийнхээ тоог ярьчлаа, өрх гэрийнхээ тоог ярьчлаа. Тэгвэл сургууль цэцэрлэгийн тоо альва нэг өргөн хэрэглээний бараа эсвэл хүн амын тоотой адилхан өдөр тутам өсөөд цаг тутам минутаар баригдаж яадаг зүйл биш. 2-3 жилдээ баригдаж яадаг учраас энэ үзүүлэлт бол тогтмол харагдаж байгаа та ажиглагдаж байгаа байх. 17 оны байдлаар бол өмнөх жилүүдээс бол өссөн тоо үзүүлэлт гарсан. Одоо өөрөөр хэлбэл тухайлбал цэцэрлэг гэхэд 661 цэцэрлэг өнөөдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. Сургууль цэцэрлэгийн тоо нь бол улсын болон хувийн сургууль цэцэрлэгийн тоо, нийслэлийн тоо хэмжээг бас та хэлэхэд зүйтэй байна. Нийтдээ улсын болон хувийн сургууль цэцэрлэгийн тоо нийлээд нийслэл хотод сургууль цэцэрлэгийн тоо энэ түвшинд хүрсэн байна. 18 онд улсын сургуулийн тоо цэцэрлэгийн тоо бол одоо өсөх нь бол тодорхой. Та бүгд одоо нийслэлийн засаг даргын энэ онд чинь нийтдээ 97 сургууль цэцэрлэг барина гэсэн тоо мэдээ гарсан байгаа. Тэгэхээр эх он гэхэд бол одоо цэцэрлэг гэхэд л одоо 18 оны эцэс гэхэд юм уу 19 оны байдлаар бол айгүй бол 700 хүрэх. Сургууль нь 290 хүрэх энэ тоо нэмэгдэх хандлагатай. За тэгвэл одоо хүн амынхаа шилжилт хөдөлгөөнийг та бүгд ярив. Улаанбаатар хотод хэдэн хүн шилжиж ирж хэдэн хүн шилжиж явж байгаа юм бэ гэдэг бас манай сэтгүүлчд сонирхолтой байж магадгүй. За энийг бас бид 12 оноос хойш авч үзсэн. 13, 14, 15, 16 онуудад бол шилжилт хөдөлгөөн. Өөрөөр хэлэх юм бол шилжиж ирж байгаа иргэд нь шилжиж явж байгаа иргэдээсээ бага болсныг та бүгд энэ слайдаас харж байгаа байна. Яагаад энэ ингэж огцон буурваа гэж. Энэ яагаад огцон буурсан бэ гэх юм бол 2017 оны 1 сарын 9-нд нийслэлийн засаг даргын захирамж гарсныг та бүгд мэдж байгаа. А17 тоо захирамж гарсан. Энэ захирамжийн нэгд бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зайлшгүй авах хоёр бусад шалтгаанаас бусад нөхцөлд хөдөө оронтгоос шилжиж ирэх хөдөлгөөнийг бол 18 оны 1 сарын 1 хүртэл төр зогсоосон байна. 18 оны 1 сарын 1 хүртэл энэ хөдөлгөөнийг төр зогсоосон шилжилт хөдөлгөөн. Энэ шилжилт хөдөлгөөн энэ захирамж бол бас эерэг үзүүлэлтээ үзүүлж одоо бараг 2 дахин 16 онд 25 мянган
хүн шилжиж ирж байсан бол 10 ажиглагдаж байгаа. Тэгэхээр бас энэ шилжит хөдөлгөөнд төвлөрөлт дээр бол бас тодорхой хэмжээний төр захиргааны бодлого нөлөөлдөг юм байна гэдэг нь энэ дүнгээс харагдаж байгаа маа. За шилжиж явж байгаа болон шилжиж ирж байгаа иргэд ер нь олон айл аймгаас ирж байгаа бол гэдэг асуултыг бол та бүгд бас тавьж магадгүй. Тэгэх юм бол 16 онд бол төв дархан сэлэнт гэсэн аймгаас бол шилжиж ирж байгаа иргэдийн тоо бол улсын аймагуд руу шилжсэн байх шүү дээ. 17 онд бол мөн нийслэл шилжиж ирж байгаа аймагуудад Төв аймаг, Дархан уул, Орхон аймагуудаас ирж байгаа иргэдийн тоо бол зөнхөлж байна. Энэ нь бол мэдээж иргэдийн хөдөлмөр эрхлэлтэй холбоотой асуудал болж байгаа. Нийслэлээр шилжиж явж байгаа иргэд бол мөн Төв аймаг, Сэлэнг, Орхон аймагуд руу шилжиж явсан. Энэ бол иргэдийн хөдөлмөр эрхлэлтэй асуудалтай холбоотойгоор энэ шилжилт хөдөлгөөн. Энэ хотын аж ахуйн нэгжийн хувьд өмнөх слайдн дээр бид нар бол нийтдээ Улаанбаатар хотод бүртгэлтэй 114,671 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаар явуулж ирсэн статистик мэдээ хэлсэн. Энэ аж ахуйн нэгжийн тоо бол жил их тусам бас өсөн нэмэгдэж байгаа. Манай ард иргэд бол хол нэмэгдэж байгааг бол эндээс харж болно. Дээр нь хэдийгээр бүртгэлтэй нь 114,000 аж ахуйн нэгж байгаа боловч яг өнөөдөр одоо 17 оны эцсийн байдлаар 50,467 аж ахуйн нэгж бол үйл ажиллагаа хэвийн бөгөөд тогтмол явуулж байна гэсэн статистик мэдээ бидэнд ирсэн байнамаа. Бидэнд гарсан. Энэ 17 оны байдал нь бол өмнөх үйл ажиллагаа сэргэн гэдэг бол хөдөлмөр эрхлэлт нэмэгдэн, ажилгүйчүүдийн тоо буурна, өрх гэрийн орлого нэмэгдэх гол их үүсвэр болдгийг та бид нар хинээр шийдвэрлэх мэдж байгаа. Энэ аж ахуйн нэгжүүд нь нэмэгдэж байгаа нь болохоор одоо өнгөрдөг 3 дахь өдөр та бүгд засгийн газрын ордонд хүчээ нэгт хийгээд хилцсэн. Эдийн засгийн үзүүлэлт 5.1% гарсан гэж дүгнсэн. Улсын эдийн засаг 5.1% өсөлт нь хүрэхэд Улаанбаатар хотод байрлаж байгаа энэ аж ахуйн нэгжийн идэвхтэй үйл ажиллагаа бол багагүй хувь, ер нь ихээхэн хувь нэмэр оруулсан гэдгийг бол энд хэлэхэд одоо энэ графикаас харагдаж байгаамаа. Улаанбаатар хотод нийтдээ одоо сая 400 мянган хүн оршин сууж ажиллаж амьдарч байна гэсэн тоо та бүдэд үзүүлсэн. Тэгвэл энэ сая 400 мянгаас слайданд үзүүлж байна. Нийтдээ Улаанбаатар хотод бол 901,122 хөдөлмөрийн насны иргэн байна гэсэн статистик тоо мэдээ 17 оны эцсийн байдлаар гарч чад байна. Тэгэхээр одоо Улаанбаатар хотод одоо хөдөлмөр энд одоо энэ бэлэн ажил хүчийг бол ашиглаж чадсанараа Улаанбаатарын эдийн засаг нийгмийн байдал одоо сэргийлэх төлөв ажиглагдана. Тэгвэл хөдөлмөр эрхлэлт нь өнөөдөр ямар төвшөнд байна вэ? Нийслэлийн хэмжээнд, нийслэлийн иргэдийн хэдэн хувийг хөдөлмөр эрхэлж байгаа гэдэг статистик мэдээг та бүгд танилцсан. Мөн л эндээс бол 12-оос 17 оны дүн мэдээ гаргасан. 17 оны дүн мэдээ бол ажил хүчний судалгааны урьдчилсан дүн мэдээ гэдгийг энд албан ёсоор хэлье. Одоо өөрөөр хэлбэл үндэсний статистикийн хорооноос жилийн эцсийн мэдээ бол одоохондоо яг эцэлж гараагүй байгаа. Тэгэхдээ ажил хүчний судалгааны урьдчилсан дүн мэдээ гарчихсан. Ажил хүчний судалгааны хөдөлмөр эрхэлж байна гэсэн тоо байгаа. Харин 41,400 иргэд одоогоор хөдөлмөр эрхлээгүй байна гэсэн дүн мэдээ байгаа. Тэгэхээр энэ хөдөлмөр эрхлэлтийн эрхэлж байгаа хүмүүсийн тоош нэмэгдсэн байна. 16 онтой харьцуулах юм бол 17 оны эцсийн байдлаар бол хөдөлмөр эрхлэхгүй байгаа хүмүүсийн тоош бас энд буурсан. Дүр зураг ажиглагдаж байна. Нийтийн засаг даргын одоо санаачлагаар хөдөлмөр зуучлалын төв гэж байгуулагдсан та бүгд мэдж байгаа. Ажилгүй бүртгэлтэй албан ёсны бүртгэлтэй ажилгүйчүүд маань дүүргийнхэн болон оршин суугаа хороо нутаг дэвсгэрийнхаа хөдөлмөр халамжийн үйлчлэгээ хөдөлмөр халамжийн газруудад бүртгүүлж одоо ажилгүйдлийн тэтгэмжийг авч ажилгүй гэдэг албан ёсны тоо бүртгэл гардыг та бүгд мэдж байгаа. Нэмэгдсэн гэсэн тоо мэдээ бол бидэнд ирж байгаамаа. За одоо дараа нь Улаанбаатар хотод ер нь өргөн хэрэглээний болон нийтдээ 12 багц үнийн хувьд хийсэн хэрэглээний үнийн индекс ямар байна вэ гэсэн статистик мэдээг үзүүлье. Та бүгд энэ динамикийг харж байна. Динамикийг 12 оноос хойш одоо хэлбэлцэх хөдөлгөөнийг харж байгаа маа. Энэ одоо яагаад 14-өөс 12 гээд ингэ явцсан бэ гэх юм бол 12 онд тухайн 12 багц төрөл зүйл одоо бараа бүтээгдэхүүний үн бол дунджаар 12%-аар өссөн байх жишээтэй. 12%-аар өссөн. Уг 14%. Тэгтэл 13 онд тэр хүрсэн төвшнөөс 12%-аар өссөн юм а гэж энэ графикт үзүүлж байна. Харин сүүлийн өссөн харагдаж байна. 16 онд бол үнэ харьцангуй доктортой 0.5%-аар өссөн, үн доктортой явсан дүр зураг ажиглагдж байсан бол 17 онд 7.2 болж өссөн. Хэрэглээний үнийн индекс өссөн
байгаа байдал харагдаж байгаа. Энэ нь юутай холбоотой гэхээр нөгөө та бидний одоо сайн мэдих бензиний хомсдол, бензиний үнийн өсөлттэй энэ бол мэдээж шууд холбогдно. Тэгээд нэг ам долларын үнийн өсөлтөдтэй бас энэ холбогдох ямар үзүүлэлт явж ирсэн бэ гэдэг слайдыг та бүдэд үзүүлье. Одоо энэ графикийг та бүгд харж байна. 13 оноос хойш 18 оны 2 сар хүртэл энэ үнийн график үзүүлэлт байна. 17 онд доллар бол 2440 төгрөг хүрсэн байна. 13 онд доллар 1524 байсан бол энэ бол бараг 1000 байдал 2 сарын хугацаанд бол энэ өнгөрдөг 2 сарын хүртэлх 18 оны 2 дугаар сарын хүртэлх хугацаанд бол доллар бол 37 төгрөгөөр буурсан гэсэн дүн мэдээг бид одоо арилжааны банкуд бол Монгол банкны захиргааны мэдэн дээр тулгуурлаж энэ статистик мэдээг гаргаж байгаамаа. Ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Тэгээд нэмэлт асуулт байвал одоо энэ манай шинэ төв яваа нү? Энэ презентацийг файлаар нь авч болно. Цаасаар нь авч болно. Есть статистика гэсэн даа. Энэ бүгдээс нь аваад үзсэн хэвлэлийн үнийн үнэт 16 онд одоо 0.15% болсон. 16 оноос 17 он хүртэл тогтвортой явж байгаа. 17 оны гэсэн дүнээр олон орны 2 гэсэн байна гэсэн статистик байна. 18 оны 2 сарын байдлаар бол 2.5% болсон гэсэн. Энэ юу харуулж байгаа юм бэ? Одоо гадаас мараа бүтээх нь энэ дотор байгаа дараа нь олон бензин шатны үнэ 17 оны ер нь бол мэдээж атомын өвчнөх дуртай улдааны төвөөрөд 30 мянга юм бол тийм ээ. Барс бөөнө төлөх юм. Энэ гадрууд мэдээж өргөн хэрэглээний гараа бүтээх юм. Цуг бас энэ бол тогтвортой болсон. Ерхэд бол хуучин шиг огцом очиж байдаг юм болсон. Хэрэглээний үнийн индекс бас нөлөөтэй нэг зүйл нь юу байдаг вэ? Тухайн удирдлагын чанартай байна. Одоо өөрөөр хэлбэл цагаан сар болоод юм одоо хавар болж байна. Махны хомс болж байна. Махны хомс бол өөцийн мах болдог. Ногоо хомс, үсэг ногоо хомс. Энээс болж тухайн барааны үнийн бас өсдөг. Энэ хэрэглээний үнийн индекс өсдөг. Гооны үн буурдаг. Одоо мэдээж хүрэлцээр нэг эрэл нийлүүлэлтийн харьцаанаас багасдаг учраас энэ хэрэглээний үнийн индекс бас буурдаг. Тэгэхээр энэ бүгдийг дагаад яг л нэг захууд дээр болон үнийн өөрчлөлт үнээс авах байдаг бол яг тэр нэг Монголууд одоо томоохон худалдааны газар төлөвлөлт бол